энэ саналыг бас гишүүдтэй дэмжиж өгөхийг хүсэж байгаамаа. За уг санал маань одоо бол ерөөсөө хавц зэрэгтэй танилцах хугацаа ерөөсөө байхгүй байдаг. Өөрөөр хэлэх юм бол мөрдөгч үзэмжээрээ нэг цагч тогтоож болно, нэг өдөрч тогтоож болно. Нэг ийм нөхцөл байдалтай явахаар яг нэг тодорхой хэргийн оролцогч тэр дундаа хэргийн оролцогчдын эрх ашигыг хамгаалагч өмгөөлөгч нар яг энэ одоо хавц зэрэгтэйгээ бүрэн танилцаж мэтгэлцэх гэдэг юм үйлчлүүлэгчийн эрх ашигыг энэ хуулийн хүрээнд одоо хамгаалахын асуудал дээр бас учир дутагдaltaй байгаамаа. Тэгээд ерөнхийдөө хамгийн доотлын хугацаа 3-аас доош хоног байна шүү. Ерөнхий хугацаа бол 14 хоног. За энэ одоо хэргийн идрээд өгөхтэй байвал дахиад нэг 14 хоногоос сунгах буюу нэг 28 хоногийн л одоо хугацаа өгж байгаа нэг юм залт байгаамаа. Тэгээ энэ бол одоо бас энэ удаагийн одоо өмгөөлөх эрхийг хангах, за ерөн өмгөөлөгч биш, өөрийгөө ч гэсэн одоо хамгаалах энэ юун дээр хэргийн бодит байдлыг шүүхийн итгэлцээний одоо үр дүнд бодиттой тогтооход бол хамгийн чухал суурь залт болов үр нөлөөтэй байх болов л гэж үзэж байгаа. Дээрээс нь шүүхийн өртсөн хилцүүлэг дээр бас асуудлаа авц зэрэгтэй танилцж бас хөндөж ярих бүрэн болцоог нь бас одоо бас олгож байгаагаар байгаад байгаа. Тэгэхээр бас энэ хугацааны зөрүүнүүд бол арахгүй баха гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Энэ уг нь ийм юм байхгүй тэгэр. Гэхдээ би энэ хоёр дарга энэ хоёр дарга үгээ хэлээ. Данзан нөрөө бас нэг энэ дээр тайлбар дараа нь хэлээрээ би өөрчн боломж олгоё.